Архангай аймгийн Өндөр улаан сум нь байгалийн олон сайхан өнгө будгийг хослуулсан дахин давтагдшгүй тогтцтой хангай тал ихээр хосолсон олон үзэсгэлэнт газруудтай сайхан нутаг билээ. Түүний нэг нь Өндөр улаан сумын Хануй баг юм. Хануй баг нь хангай хээртал хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар зүйн байрлалд оршино. Тэргүүндэн наран мандаж бас жаргахыг мөнхөд бадраасан аргал янгир буг гөрөөс дүүлэн байхын хамтаар төрөл бүрийн жимс ногоо цэцэгсийг алаглуулсан байхын хамт ус гол мөрнө нь төмөн амтныг ундаалan буй. Манай Хануй баг нь Буугдсамаас 35-аас 50 өрхтэй байсан дээрийн засаг захиргааны нэгдэж 55-аас 57 онд Хануй сум гэж байгуулагдсан ажиллаж байгаа. 57 оноос Өндөр улаан сумтай нээж Өндөр улаан сумын 2 дугаар байр гэдэг нэртэй байгуулагдаж байсан. За тэгээ 90 онд шинэ үндсэн хуулийн дагуу Хануй баг гэж зохион байгуулагдаж Хануй багийн анхны засаг даргаар Додгүй гэдэг хүнд амьлагдсан. 92 оны одоо бүх нийтийн сонгуулиар Цэгмэд гэдэг хүн 92-оос 2000 он хүртэл ажиллаж байгаад миний үеийн 2000-аас 2012 он хүртэл ажилласан. За манай баг нь Өндөр улаан сумаас 100 км зайд ирдэг. Хамгийн алслагдмал байгаа. Манай баг нь одоо баг сургуультай, хүн эмнэлэгтэй, цэцэрлэгийн холбоон үйлдвэр ажилдаг өндөр хүчил толбогдсон ер нь ийм том баг байгаа. За баг нь нийтдээ нэг 80 гаруй мянган толгой малтай, 1200 хүн амтай, 333 өрхтэй ийм баг байгаамаа. За тэгээ манай баг одоо багийн цаашдын зорилт гэвэл ерөнхийдөө одоо өндөр хүчил толбогдсон эмнэлэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагддаг. Ийм учраас багийн цаашдаа ер нь аймгийнхаа жишээг ойлгохын төлөө бид хүн одоо ингэж ажиллаж байна. За миний нутаг одоо Хануй энэ төмөртийн гол гэж урдуураа Хануй гол урсдгийг сааталт нь хүний гол гэж байна. За энэ хангай наруунаас их авдаг энэ голоо Хануй гэж хаан гэж бас дээр үед нэрлэжсэн тийм утга учиртай нутаг байгаамаа. За Хануй гол гэдэг маань бол одоо хаан гэж нэртэй тийм сайхан одоо савндаа багтахгүй тийм урсгалтай тийм сайхан гол байсан. Тэр нэрээр одоо Хануй гэж ингэж нэрсэн юм учиртай ингэсэ. Тэгээ энэ одоо нутагт өсөж өндиж хүн болж хүүн бол төрсөндөө бол би бахархдаг юм аа. Хорвоогийн чимэг болсон Хануй нутаг үзэсгэлэнтэй сайхан нутгаа. Энэ нутагт хүннүү үеийн нууцыг хадгалсан хосгүй сайхан дөлгөөн ишгэлүүлсэн дөрвөн сайхан голууд бий. Урд талаас нь харвал урамтай сайхан нь Бижигт хангайн ав. Урд уур нь хойгуур нь буг согоо бужигнсан бугтын сайхан өндөр уулс бий. Хэдэн үеийн шүтээнийг хадгалсан хүндэт сайхан 2 аваа бий. Өдгөө өгсөд харвал өнгөтэй сайхан хоолтын минь гол өдрөөс өдөрт өнгөлөн цэцэглэж бат мөн хайрхан уулм нь инхүү сүндэрлэн харагдаж байна. Манай баг бол одоо их том газар нутагтай их том газар л да. 300 гаруй өрхтэй 6000 гаруй хүн амтай их том баг л да. Би 1982 оны 4 сараас 2010 оны 12 сарын 31 хүртэл байгаль хамгаалагч ажил хийсэн хөө. Энэ хугацаанд бол яг байгаль хамгаалагч хийж байгаа хугацаанд бол миний хийж байгаа хугацаанд бол одоо тарга зурм ан амьтан бол нэлээ илбэг. Жишээлбэл одоо буг, согоо, тарга зурм үүнийг хярс одоо ер нь бүх ан амьтал бий л дээ. Жимсний хувьд бол хад нэрс точлоо бүх жимсэл ургана л да. Газар нутгийн тэр юуны хувьд бол одоо Бугтын нурууг тусгай хамгаалалттай газар бий. Энэ тусгай хамгаалалттай газрын тэр гол мод 2 гэж одоо тэр Улаанбаатарын тэр профессор багш Эрдэнэбаатар гэж хүн
нээсэн тэр одоо голмод 2 гэж тэрнээс үл дээр одоо бүр хүнийгүй үеийн тийм том булш олдсон л доо манад. Тэр булчснаас бол одоо их юм гарсал да. Тэр одоо тэр дээр үеийн одоо тэр эдэлж хэрглэжсэн морин тэрэгнийх нь ходрог одоо тэр ганц юутай алтан гөрөөс мөрөөс одоо тэр тойлгээд одоо тийм хаш тийм том тойл сэлбэртэй ер нь Монголд байхгүй тийм юм. Хануугийн шүтэн болсон уул гэх юм бол яг хуу Бургас Улаанчулуу зүүн дундах гэж бол одоо газрынхаа уулыг шүтгэлдээ. Тэгвэл манайд бол энэ Баян хайрхан уул гэж нэг уул том уул байна. Энэ Бургасны гол бол одоо энэ Бичиг тангаа овоо гэж нэг сайхан овоо байна л да. Тэр овоо бол дээр үеэсээ одоо тийм өөр бичгтэй. Тэгээд тэрийг ч Бичиг тангаа овоо гэж нэрлэсэн юм байна дээр үеэсээ. Тэр Бичиг тангаа овоо бол одоо бичгийг ингээд хуулаад одоо хадыг хуулаад явахдаа цаанаасаа ерөөсөө бичиг нь ахиж гарч ирээд байдаг. Тэр бичгийг үл ерөөсөө тайлсан хүнч байхгүй Монголд одоо тэр их л дээр үе одоо тэр ямар ч бичиг байдгийг тэр бол тэгээд тэр Бичиг тангаа овоо гэдэг нь одоо дээр үеэсээ тэр зураг мургийн авахтууд ерөөсөө буруу харж гардаг их шүттэй тийм бол да манай нутгийн хотууд их шүтдэг тийм газар л да. Дашлун хадавчийн нуруунаас их аван урсах жижиг горхинууд. Зургийн голтой нийлэн бүрэлдэж хоолт, шивэрт, шар давааны голуудын цутгал болж Бороо бургасны голыг бий болгон 41 км урсаж Хануун голын томоохон цутгал гол болдгоо. Бороо бургасны гол Хануун голд цутгах цутгалд загас жараахаа элбэг байх бөгөөд өдгөө дэлхийн нийтэд ховор тооцогдох тул загас байсныг нутгийн иргэд боддоор харсан байдаг бөгөөд хор бороо багтаа өглөөрөө ус тунгалаг байх үед Бичигт ханган хадан хавцал дээрээс голын загас хэрхэн сэлэн сэргэлхийг харах сайхан. Хануун гол нь ханган гол нурууны хан өндөр уулнаас их аван зүүн хоошоо 421 км урсан сэлэнгийн баруун хэсэгт нээлэн урсдаг хойд мөсөн далайн айс авд хамаардаг томоохон гол юм. Хануун багт маш олон аршаан булаг байдгийн нэг нь төмөртийн аршаан юм. Энэхүү аршаан нь Хануун багийн төвөөс зүүн тийш 2.6 км зайд орших ундрах сайтай хүний бие эрэхтэнд нэн тустай аршаан юм. Хануун багийн хүрээнд бол одоо Бургасны гол Хануун гол гээд одоо том гол нь бол 2 том гол байна. Болог шанд аршаан явах бол нэг 30-40 болог шантай гол горих гэх юм бол нэг 50-60 гол горихтай. Бургасны гол Хануун гол руугаа цутгадаг. Нэрийн хүртэл хэлэхэд сүрдмээр энэ өндөрлөг уул хаан голороо нэрийдсэн Хануун багийн шүтээн уул. Олон эрдэмтэд судлаачид тайлж чадаагүй нууц бичээстэй энэ уулыг Бичигт ханган овоо хэмээн нутгийн хөгшчүүл нэрийджээ. За манай энэ өндөр улаас Хануун голын өөндөр орчдөг Бичиг тангаа гэж ийм сүрлэг сайхан дахлагтай ийм овоо хайрхан байдаг. Энэ хайрхан бол асар эртний олон зуун жилийн түүхтэй ийм сайхан хайрхан байдаг. Энэ одоо Бичиг тангаа гэдгийн нэрийнх нь учир бол энэ уугарчин Монгол үчгээр асар олон бичээс хадны сүг зураг янз бүрийн одоо тэр тухайн үеийн түүхийн баримт болсон ийм одоо бичиг улмөр бол одоо байдаг. Энийг бол одоо орчин цагийн Монголын судлаачид, доктор, эрдэмтэн түүхчид бол ирж
судлаад бол одоо бүрэн гүйцэд бол нарийн бол одоо бичиг энэ уугар эсний одоо уугарчин Монгол бичгээр бичсэн бичээсүүдийг бол бүрэн гүйцэд одоо тайлж хараахан амжаагүй байгаа. Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануу багийн нутаг Жаргалантын аманд Монголын түүхийн хосгүй дурсгал газруудын нэг үндэсний соёлын үнэт төв болсон Буган чулуун хөшөө хэрэг суурийн байгууламж олон бий. Энэ газрыг 1970-аад оноос судлаачид бүртгэж үүнээс хойш олон жилийн судалгааны явцад Монгол улс тань төдийгүй Төв Азийн хамгийн том Буган чулууд хөшөөд тахилгын газар болохыг тогтоосон юм. Жаргалантын аманд олон тооны Буган чулуун хөшөө түүнийг тойрсон 2 төрлийн 1400 орчим тахилгын байгууламж мөн дурсгал газрын хойд хэсгээр цөөхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламжууд хэрэг суурь зэрэг дурсгалууд нэгэн цогцлбор болон байрладаг. Энэ Буган чулуу бол Арангай аймгийн Өндөр улаан сумын Хануу багийн Жаргалантын ам гэдэг газар байдаг. Буган энэ дээр одоо хөнөөгөө үеэс эхэлж гаралтай. Энийг бол сөүлд нь одоо засварлаж тэр чулуунуудыг босгож исэн тийм төвхтэй юм байгаа ба. Тэгээ энэ чулуун дээр бол одоо янз бүрийн баатруудын одоо хэрглэж исэн бүс тэгэл одоо зэвсэг мэвсэг бүх юмыг ингэж сэлж тавьсан. Энийг сүүл засварлахад бол хамгийн хүнд чулуун 6 тонн 500 хилтэй гэж өөр тийм кранаар босгож ирсэн юм аа. Энийг босгож яхад би өөрөө тэр ордолд нь зусж ирсэн хүн байгаа. Тэгээд тэр түүхийг нь бол одоо энэ самбар дээр 2 янзаар бичсэн, монголоор, англиар бичсэн тийм самбартай. Энэ бол Аз төвдөл хавархан байдаг. Тийм Буган чулуу юм билээ. Энд чи сүүлд нь засварлаж босгоход хамгийн том гүшээ чулуу 6 тонн 500 кг-тай гэж кранаар босгож тэгжсэн. Энэ нь 24 ширхэг гүшээ байдгаас нэг л гүшээ чулуу олдоогүй, бусд нь бол бүгд байсан. Ургах улаан нарны анхны туяаг өөртөө шингээж алсын барааг ширтсэн тэмээн цохиотой тал талаас нь харуул 5 өнгийн жимстэй алаг цэцгэс өнгөрөн алаглаж хөдөө талын сайхныг илтгэсэн багтмаар бахархмаар сайхан ханга сайхан хээр тал хосолсон хоол тимэн нутаг сэтгэл зүрхнээс минь уяатай. Дээр танд манай хөшөөний ноён манжин зэрэг хөөгдөж явж манай энд орж ирсэн гэдэг дээрээ өгчлэн төв. Тэгэхэд тэр хүн энд орж ирсэн маш их бас унаа балан моттон хоол мот явсан энэ дэр ангөрөөж унаа балан сэлж энэ тэнгид авч хүчээр сэлж манжин зэрэг ботод зөгчээсэн гэсэн. Тэгээд энэ нутагт яваа усууд хэдээр цаасан хоолтоонт өөдөр цагийн дэвж явна гэсэн тийм манай хөшөөний зарилттай нутаг юм гэсэн манай нутаг. Тэгээ хоолт гэд нэрлсэн манай нэг. За би энэ хоолтонгодын дөрөвдүгüydтэй нутагт унгон нутгийн хүн байна. Яагаад хоолтонгод гэд нэрлсэн юм яг үл дээвд манжин нарын үед манай хөшөөний энэ тухтааж явжээж тухтааж хөвжөвч хамгийн яагаад ард эрдэнэ дагуулж явсан манай энэ хоолтонгодоор тэр ангөрөнд хоолтонгодтой болоод энэ нутагт байгаа усуудад аливаа үед өвдөн болонгүй хоолтонгодтой илүү явна гэж тэгэд зарилжсэн гэсэн. Тэрнээс манай энэ усууд энэ аливаа үед өвдөн болонгүй
нутулж байгаас өөдөр сайгардаг нутгаа манай хоолтон гол. За миний ардаар сууж байгаа энэ ардын ард доод наад хайрх бол ардлын Батмаг хайрхан гэдэг. Яагаад техник хайрхан болсон энэ модын урт дандаа үедээ Эрдэнэ нутаа улсад төрдөг мэдлдэг. Хамгийн анхудаа миний мэдхийн дархан тагаал намтан дархал намтан гэдэг төрсөн гадар дараа нь агиагад хайдаг төрсөн. Тэрний дараа манай миний аав намсараа хүн Рафингийн эсрэгийг нь хойд төрөө тодорл богдын атмаар шүүгдсэн. Тухайдаа шүүгдээд 10 настай шүүгдээд гэгэн нэрд тодорж ягаад хавсгал гараад тэр дөрөө нуухан ханган тэр хөрөнд шавьдсан энгийн ард болж малтан босоо миний аав. Уул уулынхаа бэлчээрт бугсоогоо давхилдсан энэхүү газраас түүхийн дурсгалд олон үзмэр олдврууд олдож байсан түүхтэй. Нутгийн уугуул иргэд нутаг усаан үзэсгэлэнт байглаан дээдэлж шүтэн залбирч байдаг нь нутгийн бас нэгэн онцлог билээ. Манай орон нутагт энэ дээхэн үеэс улаастай амбан байрлах гэж байгаа энэ балгасан тал гэдэг газрыг дээр үед улаастай амбан байрлуулах гэж байгаа гэж яагаад хятад шинжээ шиг ирж үзээд энд мод их ургана. Тэгээд юу яасан гинлээ. Энд одоо хот байгуулж болохгүй гэж хэлж ийсэн. Тэр дэгсэн чинь нөгөө дээд томчуулын булш байсан юм байна лээ. Тэрийг нууцлж нууж тэгж мэрлэгчээсэн юм байна лээ. Улаастай амтан байгуулах гэж байгаа гэж. Тэгээд бид нар бол жоохон байхдаа байшингийн суурнууд л байх шиг байдаг байсан. Тэрийг мэддгүү. Дээр үед энэ улаастай амбан гэдэг энд байрлах гэж байгаа болчихсон суурил гэж боддог байсан. Сүүлийн үед нэг зах зээлээс өмнө геолог хайгуулахад хайж судалж ээжлийн энд балгас байдаг юм байна, юм байдаг юм байна гэдгийг л олж мэдчихэж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө бидний үед бол ерөнхийдөө л улаастай амбан энд байрлах гээд гот байгуулах гэсэн тийм ойлголттой байсан. Дээхэн үедээ бол томчуулан тэгээд нууж ил байсан юм байна л. Тэгээд бол энэ манай эндээс чинь улаастайг нь балгасан талыг бол ерөнхийдөө хайгуул хийгээд том булшнуус гараад тэр олборлолт нь олдоод зөндөө юм гарсан. Манай өвлжөө тэрний хажуухан талд нь байдаг ойрхоо өгнө. Тийм юм байгаа. Бугат согоот гэдэг бол дээхэн үедээ бол захиргааллын үед бол отрын бүс дундын нутаг гэж байсан. Отрын бүс нутаг гэдэг. Отор дундын шатаав гэж согоотод байрлуулсан байсан. Тэгээд энд бол оторууд орж ирээд манай энд дээс бол нэг олон айл байхгүй. Дандаа отор байрладаг байсан. Зилүүд тийм нутаг байсан. Тэгээд сүүлдээ бол яг энэ зах зээлээс хойш энэ хүм болон гард нутаглаад оторчиг орж ирэх юм болоод нэг хэсэгтэй бол энэ нөгөө ангийн отог гэж байх үед зилүүд бугсоогоо алдаг тийм юу газар байсан. Гадаадын хүмүүс ирж ан хийдэг. Тийм отор дундын шатаатай бас юуны ангийн отогтой байсан. Тэгээд нөгөө зах зээл болоод ангийн отог энэ төр татан буугдаад одоо бол энэ манай энэ тийм орон нутгийн улсууд нэг газрын эзэмшчихсэн, өвлжөөтэй хаврж яатай байрын сууринтай болчихсон. Ийм л газар болсон байгаа даа. Олсон олборууд нь бол тэр хоёр том хааны булш байсан юм билээ. Өгнөх олон ариун булш байдаг юм билээ. Тэрнээс нэг том булшийн олднээс дэнтроос бол их ариун гарсан юм билээ. Бид нар л үүдсэн тийм хөөмөл алтан гулуузнууд байсан юм билээ. Мөнгөн гулууд байдаг юм билээ. Жижиг дүү тийм зис гуйлан хуучны данг гүц тиймнүүд гарсан байсан. Тэгээд тэр эдэлж хэрглэж ийсэн усуудынх нь говцснууд гарсан байсан. Тэр говцснууд нэлээд тийм чанартай байрын одоогоор бол хулдаас чиг юм уу савхчиг юм уу гэмээр тийм говцс өмсчихсэн байна лээ. Тэн дээрээ тэгээ алтан дөрхцэн зарим газараа бол тийм алтан шигтгэхтэй говцснууд гарсан байсан. Тийм л юмнууд хэрэгэлсэн байлээ. Одооны энэ байгаа үеэсээ л бараг хөгжилтэй байсан гэмээр хөгжилтэй юм байна лээ.
Одоо бол манай хөгжиж гэн л гэж хөөрөөд байгаа болохоос тухайн үедээ үл хөгжил байхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэрийг бүлшийг ухахын тулд манай ах чинь нэг жил гаран хэртэй идэвхтэй ажилласан ш. Тэгээд цэрэг атарсан, машин атарсан, кран баахан юмнууд гүчнүүдүүл яларж ийж тэрий чинь тэр бүлшийг үзэж харж нээсэн ш. Тэгэхэд бол тэрийг нэг оршуулахын тулд хийхэд тэгж өндөр зардал гаргаж амар юм хийхэд хийх ёстой хүн юмаа хийчихсэн өндөр үнэтэй үнэлэгдсэн сайн хүн байсан учраас тэр хэмжээний оршуулгыг хийсэн болов уу гэж би боддгийг. Ханын баг сургууль нь анх 1958 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Архангай аймгийн Хануй сумын нутаг Төмөрт гэдэг газар Ханын баг сургууль байгуулагдаж улмаар 1958 оны 9 дугаар сарын 1-ний өдөр анхны хичээлэн заасан түүхтэй. За манай энэ сургууль чинь бол 1958 онд анх үүсгэн байгуулагдсан. Анх байгууллагдахдаа бол 2 багш 2 гэртээ. Тэгээд холимог үлгээр 51 хүүхэдтэй анх байгуулагдаж байсан түүхтэй юм аа. Тэрнээс хойш бол одоо энэ жил 2008 онд бол манай сургууль 50 жилийнхаа ойг тэмдэглэсэн байгаа. Энэ 50 жилийн ойг тэмдэглэж явах үед бол манай сургууль нь 6 багштай, 5 багштай, 1 захиралтай, тэгээд 5 бүлэгтэй хичээлдэж байсан. Энэ сургууль бол миний амьдралтай салшгүй холбоотой. Яагаад гэвэл би одоо хүүхэд байх үеэсээ эхлээл энэ сургуулийн алтан босгыг алхаж аав эсгийн заалгаж эхэлсэн. Баг сургуулиа төгсөөд дунд сургуульд орсон. Дараа нь одоо багшийн сургуульд ороод төгсөж ирээд 1975 оноос 2014 оны 7 сар хүртэл энэ сургуульд ажиллаж байсан. Энэ сургуулиас ерөөсөө хүүхэд насны маань гигэн дурсгалуудаас эхлээл өтөл болтлох болох хугацааны бүхий л амьдралын туршид энэ сургуультай холбоотой байж ирсэн би. За ингээд намайг энэ сургуульд би энэ сургуульд 75 онд багшаар ирээд 96 хоног хүртэл би одоо бага ангийн багшаар ажилласан. Тэгээд 96 оны 7 сараас 2014 оны 7 сар хүртэл захирлаар энэ сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байсан. За намайг ингээд захирлын энэ сургууль багшил захирлын ажлыг гүйцэтгэж байх үед бол энэ сургуулиас төрөн гарсан олон арван одоо эрдэмтэн мэргэж шавнар бол зөндөө байгаа. За манай сургуулийн ширээнээс төрж гарсан алдартнууд гэх юм бол улсын их хурлын гишүүн Асан Жаданбаа. За Гайлын ерөнхий газрын барилга хөрөнгө оруулалтын дарга асан Жүгжингийн Чулуунбат. Уул уурхайн яамны тамгын газрын дарга Чойжилж буйн Түнбаяр. Эхнээс гсэн эмэгтэйчүүдийн их эмч Монголд тэргүүлэх зэргийн эмч Чойжилж буйн Мөнх Баяр. Монгол улсын тэргүүлэх инженер Хуранда Майдрын Төмөрбаатар. Цагаан доос компани захирал Давх Цэрэнгийн Баатар. Монголын үндэсний техникийн их сургуулийн захирал Чойндингийн Өсхбаяр. Монголын улаан цалбай нэгэмлэгийн дарга Чойндингийн Балбурам. Гэх мэт эдгээр хүмүүсээрээ манай сургуулийн багш ажилчид сурагчид бид бүхэн маш их баярлаж бахархаж явдаг. Энэ яагаад гэвэл энэ сургуулиас эрдмийн гарагаа эхэлсэн. Бид нар суур боловсролын тавьж өгсөн учраас эдгээр хүмүүсээрээ байн бахархаж явдаг. За энэ манай сургуулийн номын санг манай сургуулийн анхны төгсөгч Жүгжингийн Чулуунбат гэдэг хүн 2008 онд болсон манай 50 жилийн ойгоор сургуульдаа нэг номын сан барьж өгөө гэж амлалт өгөөд тэгээд тэрийг барьж чадлагүй ертөнцийн мөнгөсийг үзүүлсэн. Тэгээд дөнгөж дараах нь 2009 онд үр хүүхдүүд ахтуу төрөл төрөсчд нь гэр бүлийнх нь энэ номын санг барьж ашиглалтанд оруулсан юм аа. 2009 оны 9 сарын 25-ны өдөр 500 мянган төгрөгийн үн өгөхийн номтой энэ номын санг ингээд биднэрт хүлээлгэж өгсөн. Манай сургуулийн хүүхдүүд бол энэ номын санд сууж ном унших их дуртай. Тэгээд мөн аймаг сумдын номын сангуудад байдгүй тийм ховор номнууд бол бас их номоор бол их баяжилттай номын баяжилттай тийм номын сан байгаамаа манай энэ номын сан. За энэ дээр байгаа энэ зургнуудыг бол
бас энэ сургууль манай нутгийн ган зөрөг баялсгалан нар бол энэ зургуудыг бас зурж араамлуулж ингээд энэ номын самдаан байлгаарай. Энэ хануу багийнхаа бүх ард иргэдэд үзүүлж харуулаарай. Тэгээд энэ номынхоо сангууд бас ард иргэдтэй бас хүргээрэй гэж ард иргэдтэй бас номынхоо сангаар үйлчилж байгаарай гэж бид нарт бас дурсагсан юм аа. 2014 онд багт эрчим орж ирснээр сургууль бас тодорхой хэмжээний цахилгаан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг сургалтандаа ашиглаж багш бүхэн боловсрал мэргэжил мэдлэгээ ажлын байран дээр дэвшлүүлж ажиллах боломжтой болсон. За сургуулийнхаа үйл ажиллагааг өмнөх жилүүдээс нь улам их өсөн нэмэгдүүлэх зорилготой сургалтын орчныг сайжруулах, багшийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сурагчдынхаа сурлагын чанарыг нэмэгдүүлэх зэрэг олон талын зорилготой ажиллаж байна. Багийнхаа өрхүүдийн бага насны хүүхдүүдийг бага сургуультай хамруулахын тулд дотор байраар бүрэн хангадаг. Манай сургуулийн дотор байр нь 30-40 хүүхдийн багтаа амжтай. Өнгөрсөн хичээлийн жилд бол 20 хүүхэд сууж суралцсан байгаа. Ханун багийн бага эмчийн салбар нь 1985 онд үүсч, нэг бага эмч, нэг совилогч, 2 асрагчтайгаар ажиллаж эхэлсэн. Би 1993 оноос тус эмнэлэгт ажиллаж байгаа. Энэ ажиллах хугацаанд бид сумын багийнхаа ард түмэнд хүрч үйлчлэхийн тулд 0-оос 5 насны хүүхдийг сар бүр эргэж багийнхаа төв дээр вакцинжуулалтанд бүрэн хамруулдаг. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд болон түрэх насны эхчүүдийг сар болгон хяналтанд авч үзлэгт хамрагдаг. Жил бүрийн 6 сарын 1-ний үед сумын төвөөс эмнэлгийн нээлттэй хаалганы өдөр зохиож сумын эмчнэр ирж нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ хийхээс гадна бүх насны хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийдэг. Ханун сум өндөр улаан сумтай нэгдсэний баярын их насны мордын уралдаанд эхний 40-т нь Хануй багийн морд ирснээс Адхар Балжин ямын хөрөн морь төрүүлсэн гэлцдэг. Үүнээс хойш сумын наадмаас аймгийн наадамд уралдах сонирхолтой хануйчуудын алтан туурайд хүлгүүд айраг төрөө авахгүй болсон жил өнөө хүртэл үгүй билээ. Хурдан хүлгээрэн алдартай Хануй нутгийнхан энэ жил сумандаан нутгийн уугуул Нямдоржийн нэрмжит дуучин тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. 59 оноос одоо 80 он дээр 25-6 жил одоо үргэлжлэн болж сүүлийн 4 жил адуугаан өсгөн үржүүлж 120-ноос 125 оног авч тэгээд сумын 4 удаагийн аймгийн сайн малчин юг энэ инженерийн цагаанаар авсан. Адуучин байх бол маш гоё. Гоц тэмэр цэвэр өглөөс агаарж явна. Би ямар адуус сайхан мал байхгүй. Адуус соглог мал байхгүй. Манай өндөрлөн сумд 5 нас төрүүлж 1 морин хайрагдсан. Ийм төгтөө одоо өнөөдрийн наадам хийж байгаа. Би өөрөө сумын алдарч уяач аймгийн сайн малчин ийм хүн байгаамаа.
Одоо ингээ удмын ядуучингуудаа манай гуруулаа бид гуруулаа ядуучсан манай том охин Пуур гэдэг манай дунд охин Даланбэр 4 ахад 9 дугаар үеийн шийдвэр бэлдүүлж байсан. За ийм төвхтэй юм байгаамаа. Өмнө талдаа хаан голоорон хүрээлэгдсэн, хойд талаараа хөвчих модоорон үлгийдүүлсэн хануй нутагт харамод, хуш, хус, бургас, монос, уляас, хайлаас зэрэг модлог ургамал, улаалцхан үхрийнүүд, тошлой, анс, бойл, самар, арц, дал бамбай, нохон хошуу, тарвган шир зэрэг төрөл бүрийн жимс, өвслөг ургамал элбэг ургадаг нутаг билээ. Мөн түнчлэн хур, сойр, ятуу, тас, бүргэд, тоншуулаас гадна хүн галуу, ангир, нугас зэрэг усны шувуудтай. Бас буг согоо, гахай, хүдэр, боргөрөөс, үнэг, чон, хярс, шилүүс, мануул, өмхий хүрэн, нохой зэх, тарваг зурам, туулай, чандаг зэрэг амтнаар элбэг баян нутаг билээ. Шүүртэй нуур тойрмод, бор бургас, модон худаг зэрэг аршаан устай. Байгалийн үзэглэн бүрдсэн энэхүү нутгийн уугуул иргэдэн хүртэл тал хээр нутаг шигэн уужим сэтгэлтэй, ухаалаг мэдрэмжтэй ард түмэн билээ. Говь хангаа хээр тал хосолсон байгалийн үзэглэнд эртний түүх олдврын үзэглэнд газар ихтэй ийм сайхан баг байгаа. За тэгээд баг маань өнгөрсөн жил өндөр хүчил толбогдсон. Ерөнхийдөө цаашдаа хөгжөхөд маш их боломжтой байгаа. За багийн хэмжээнд нийт 16 мянгат малчин бий. 16 мянгат малчнаас өнгөрсөн жилийн байдлаар 6 шинэ мянгат төрсөн. 6 шинэ мянгатаас одоо дөнгөж 25 та залуу одоо мянгат малчин болсон. Ийм сайхан харахуйчтай зүйл манай багт олон байдгаа. 소랄라가 온돌이 오르다 사흘야르게 승클레도 사흘 따라리 하나는 살사가 다가 되실줄 또 같은 소르기 때리겠대고 털렁거루 속에서 하되 더 대강강 오갈지게 떠흐러나 뿜는 색깔 살와 힐린 털어가니 냉길 때
шэгийн хоолн таруулаад бай. Шэрийн заатгай жертнөхөө шэнийдэл хөрн уралсан бал. Сайхан хахараа юу дээр хаяхан хахарада савахан цагаан хуруугаараа гавтганы хаhéгэлдэг сайрвай шэлийн ууртах замаараа агсамар минь тэмүүлээд бай шинхэн моргийн болцоонто атугаан залаатлаашигтэй уурсгал уусны хөдөр уучрал түүмэн хүлээгээд бай уяргоолаатай босгүй оолд насуухын хүсэлтэй бай.